Санхүүгийн амжилт, өөрчлөлт, өсөлт ер нь хувь хүний өөрчлөлт, хөгжил нь бүгд урам зориг, мотивац, альсгүй ямар нэгэн мөрөөдлөөс эхэлдэг. Эдгээр бүх зүйл нь юунаас эхэлдэг вэ гэхээр бодит үнэтэйгээ тулсан тэр газараас эхэлдэг. Хай, хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Хэрв та манай суугийг анх удаа үзэж байгаа бол манай сууг мөнгө, үнэ сэтгэл зүй, хувийн санхүү болон хүний хөгжлийн тухай ярьдаг сууг байгаа. Ингээд хэрв та анх удаа үзэж байгаа бол шеэр дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд тэрний оронд та бүхэндээ би танд хэрэгтэй таны 2026 онд үр хөтөлтэй байхад чинь туслах альсгүй санхүүгийн зорилготой хүрэх чинь туслах гоё контентуудыг бэлтгэх болно. Ингээд let's talk about money. За ихэнх хүмүүс мөнгөтэй холбоотой ер нь өөр зээлтэй холбоотой асуудлаас цугтдаг, үнэтэйгээ тулахыг хүсдэггүй. Ер нь хэдийг олоод байна, хэдийг гаргаад байна, ямар өртөө байна, ер нь яагаад өрөнд орчив, яагаад ер нь зээл авчив гэдгээ тэр болгон хараад анализ хийгээд тэрийгээ тэгээ ер нь мэдхийг хүсдэггүй, тоохгүй ингээд орчдөг. Ганцхан санхүүгийн асуудал дээр биш л дээ. Ер нь хүн үнэтэйгээ нүүр тулна гэдэг маш хэцүү байдаг. Ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрнө, өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг маш хэцүү асуудал байдаг. Архичин хүн байлаа гэхэд би архичин гэж хийж хэлэхгүй те. Би жоохон архиуд, айлсгүй гэртээ архиуд, би архичин биш ээ гэж явдаг. За хэрэг хар тамхичин байвал хар тамхичин биш ээ, хар тамхичин мөө гэд хэлэхэд мэдээж хэцүү. За хэрэг мөрөдөд тоглоом тоглодог юм байл, мөрөдөд тоглоом тоглодог донтцсон хүн ээ гэж хэлэхэд хэцүү байдаг. Яг тэрнтэй адилхан мөнгө гэдэг бол ер нь санхүүгийн асуудал ер нь табу сэдв байдаг учраас үнэтэйг нь үүдүүлэхэд маш хэцүү байдаг. Тэрийг ойлгож байна. За тийм учраас 26 онд таны санхүүгийн жил байх хэсгийг яг одоо та пауз авчгаад өөрөөсөө нэг асуултаар асууж үзээрэй. За тэр асуултын хариултыг та мэдрэмжээр биш мэдээж бодит тоогоор хариулж хэмжихийг бодорой гэж би хүсэж байна. За тэр нь ямар асуулт вэ гэхээр яг одоо би санхүүгийн хувьд яг хаана яваад байна? Тэгээд миний санхүүгийн зорилго ер нь яг юу юм бэ? Би ер нь яах гэж ингэж ажиллаад байгаа юм? Би ер нь яах гэж ингэж өдөр шөнөгүй тэгээд мөнгөний төлөө ингэж яваад байгаа. Миний ер нь цаашдын зорилго санхүүгийн ялангуяа санхүүгийн зорилго 2026 онд юу байх вэ гэдгийг та өөрөөсөө яг одоо 2-3 минут паузлж чад асуугаад үзээрэй. За тэгээд энэ асуултын хариулт нь мэдээж бодит хэмжүүрээр ямар нэгэн бодит тоогоор хариулах ёстой. Тийм учраас юу хийх ёстой вэ гэвэл мэдээж нэгдүгээрт нь сард тогтмол орж иж байгаа орлогоо ингэ тодорхойлно. Яг сарын цалин, мэдээж тогтмол орлого, төр зүрийн орлого, одоо гинтийн орлого модох юм. Тэр бүгдийг ингэ сайхан бичээд хэдий хэрийн орлого орж ирээд байна, хаанаас ямар мөнгө орж ирээд гэдгээ одоо өөртөө нүдэнд харагдахаар цаасан дээр бичнэ гэсэн. За хоёрдугаарт нь болонгууд мэдээж төлбөр, зардал. Миний орж ирж байгаа мөнгөний хэдэн төгрөг, одоо хэдэн хувь нь ямар зардал гараад байна? Ямар юм би мөнгө өгрөөд байна? Ер нь миний зардлууд ер нь нийтдээ одоо тогтмол зардлууд маань юу юм? Одоо тэгээд урсгал зардлууд маань юу юм? Тэгээд тогтмол зардлууд маань юу гэдэг бүгдийг сайхан ингэ бичээд байгаа. За 3 дугаарт нь яах ёстой вэ гэхээр мэдээж өөр зээл. Тэгээ энэ бол хамгийн өвдөлттэй, хамгийн хэцүү, хамгийн одоо хүмүүсийн дургуй сэдв байдаг. За хүн болгон өртөө байгаа. Мэдээж өргөө амьдрна гэдэг бол хэцүү. Манай Монгол улсын хувьд одоогийн эдийн засаг, улс төрийн байдлын хувьд өргөө амьдрна гэж хэцүү. Гэхдээ миний бодлоор хүмүүсийн 95% нь цалингаараа цаашаа мөнгө хийгээд хадгалаад ингээд овоод цотоод ингээ баян болохгүй ч гэсэн өөр хийхгүй амьдарч болно гэсэн тийм бодолтой байдаг. Зөвхөн миний бол шүү дээ. За тэгээд тийм учраас өөр зээлээ бүгдийн сайхан бичээд гараад ир. Хаанаас ямар өөр яах гэж аав, юунд зөрүүлж, хэдэн хувийн хүүтэй, хэдийн хэрийн хугацаатай ямар өөр зээл хийвэ гэдэг бүгдийн сайхан бичээд гаргаад ирнэ. За мэдээж тэгээд тэр өрнүүд дотор мэдээж ямар нэгэн хэрэглээний зээлний өөр байгаа, байшингийн одоо машины лизингийн өөр ч юм уу, хүнээс зээлцсэн мөнгө ч юм уу, кредит картны үлдэгдэл ч юм уу, янз бүрийн өрнүүд байгаа. Тэрийг бүгдийг ингээ сайхан англиад хамгийн одоо их хүүтэй гэсэн ингээд эрэмлээд ингээд доошоо гаргаж ирээд энэ бүгд тоонуудаа гаргаад ирснийг дараа яах вэ гэхээр санхүүгийн төлөвлөгөө Excel хийсэндээ бүх сайхан тоонуудаа ингээд бичээд тэгээд тэрэндээ ингээд орлого, зардал, одоо үр шир бүх юу гэдэг бүгдийг ингээд сайхан бичгээр ерөнхийдөө нэг юм том big picture гараад ирнэ. Нэг том зураглал гараад ирнэ. Миний орлого хэдэ орж ирж байна, хаашаа ямар зарлага гарч байна, ямар өртөө байна гэдгийг ерөнхийдөө ингээд нэг том зураглал гараад ирнэ. За тэгээд тэр тоомод бидний одоо яг санхүүгийн хувьд 26 онд яг хаана байна мэ гэдгийг яг тоо баримтаар хэмжүүрээр ингээд гаргаад ирчихнэ гэсэн үг. Энэ маань үнэтэйгээ нүүр тулж байна. За тэгээ мэдээж одоо санхүүгийн төлөвлөгөө Excel листийг бол description хэсэг та бүхэндээ би ингээд оруулсан байгаа линкээр татаж авахаар тэгээд бас комент хэсэгт бас оруулчих. Тэгээд тэндээс үнэгүй татаж аваарай. Тэгээд бүх орлого, зарлага, өөр ширнүүдээ бүгдийг ингээд бичээд тоо гаргаад ирнэ, хэмжүүрчин гаргаад ирнэ. Би ер нь яг хаана яваад байна гэдгээ одоо тэр Excel листэнд ихсээр мэдэх болно. За тэгээд мэдээж энэ бүгдийг ингээд бичихэд энэ бүгдийг ингээд тэр тоонуудыг гаргаж ирэхэд мэдээж хүн болгон айдастай байна. За энийг ер нь яаж төлөх вэ? Яах вэ? Би ер нь яагаад ингээд тэнийг юм шиг өөр авчваа? Би ер нь яагаад би лүүзер юм уу те? Би ингээд ер нь өргөө байж амьд чадахгүй мүү гэж бас өөрийгөө ингээд буруутгах одоо өөрийгөө жоохон зэмлэх тийм одоо сэтгэл зүйн тиймнүүд гарч ирдэг. Тийм учраас би та бүхэнд юу гэж хэлэх гээд нэхэр
өөрийгөө бити буруутгаарай. Хүн болгон өртөө байгаа. Тэр тэглээгээ та өөр хийх албагүй. Тэгээд өнөөдрөөс яг одооноос эхлэнгуудаа өөрөө бүгдийн дарангуудаа өөр хийх болиё гэдэг одоо тийм майндсеттэйгээр 26 онд яваарай. Тэгээд аль болох орлогоо дэвшлүүлж зарлага багасч тэр хоёрын дундаас чинь гарч ирэхтэй мөнгө чинь таны ирээдүйн баялаг бүтээх одоо ирээдүйн одоо мөнгө ажилуулах тэр мөнгө чинь тэр хоёрын дундаас гарч ирж байгаа тэр мөнгө шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо байгаа нөхцөл байдалтайгаа ерөөсөө эвлэрэх хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний байгаа нөхцөл байдал би ийм мэдээ орлоготой байна. Ийм зарлага гаргад юм байна. Энэ зарлага гаргад юм байна. Ингэж зээл хийсэн юм байна. Ийм зээл өртөө байна. Нөхцөл байдал ерөөсөө л энэ. Яг одоогийн нөхцөл байдлаа мэдээж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд хүлээн зөвшөөрөнгөтэй дараа тэрийг одоо өөрчлөхийн тулд ажиллах хэрэгтэй 2026 онд 1 жилийн хугацаа байгаа. Тэгээд амжилттай байхын тулд ялангуяа санхүүгийн амжилттай байхын тулд нэгдүгээрт үнэтэйгээ нуур тулах нэ. Тэгээд дараагийн видеогоор та бүхэндээ би ийм 5 спешиал ийм цувралууд хийж байгаа. Тэгээд хоёрдугаарт нь юу хийх вэ гэдгийг дараагийн 7 хоног хүлээн авч үзээрэй. Дараагийн 7 хоногт түрүүлцлээ.